За өнөөдрийн дугаараар бол агва гэдэг ангилалт багтгууц түүхэн байлдан дагуулагч нэгэн хүний талаар ярих болно. За 16 дугаар зууны үед бол Султан Сулейман гэх нэрийг сонсоод Европын хаад ноёд ихэс дээдсүүд бол загалмайгаа барин залбирэн жичирч за Ромын пап ламтан хүртэл энэ хүнийг бол Христийн ертөнцийг залгигч хэмээн тухайн үедээ бол айж болгоомжлж ингэж өргөмжилж ирсэн. За гэтэл нөгөө талд ойрох дорнд болон дундад Азийн улс орнуудад энэ Султан Сулейман гэдэг хүнийг бол хамгийн шудраг тийм хууль тогтоогч, шудраг ёсыг дээдлэгч хэмээн тэгж мөргөж шүтдэг байсан. Ердөө 26хан наснда Османы эзэнт гүрний бүхий л хамгийн дээд эрх мэдлийг авч үнэмлэхгүй эрх мэдлийг бол өвлөн авсан Султан Сулейман гэдэг энэ хүн бол бүгд бүтэн 46 жилийн турш Аз болон Европ, Африк гэсэн энэ гурван твийг дамнасан дэлхийн хамгийн баян, хамгийн хүчрхэг эзэнт гүрнийг бол цогцлон бүтээж, за мөн түүнийгээ захирч хүн төрөлхтний газрын зураг, геополитик, за дэлхийн дэг журмыг бол тэр чигт нь оронгоор нь эргүүлсэн түүхийн хамгийн чухал дүрүүдийн нэг мөнөөсөө муу юм а. Түүний өдөртсөн ялагдашгүй айрам, Унгарын Вант улсын найдвар болсон хүчрхэг айрмыг ердөө 2хан цагийн дотор газрын хөрснөөс бүр мөсөн арчиж, улмаар баруун Европын зүрх болсон Вена хотын хэрмэнд тулж ирснээр дэлхийн ертөнц түүний хөлд өвдөг сөхөрсөн түүхтэй. Гэвч сая хүнийг захирч, тэв алгасан ноёрхсон энхүү агуу удирдагч эцсийн дүндээ хязгааргүй эрх мэдэлтэй согтон сохорч сэтгэл зүйн хамгийн харанхуй, хамгийн аимшигтай ангал руу унаж төгссөн юм. Хардлага болон параноя, өөрөөс нь урвахыг гэдэг айдас гэх мэт мэдрэмжүүдээс үүдэн тэрээр өөрийн хамгийн дотны найз нөхдийг цаашлаад Османы хаан ширээг залгамжлах ёстой байсан өөрийн ууган хүүгээ хүртэл торгон утсаар боомлон цаацлах хүйтэн цус шийдвэрийг гаргасан байдаг. Барууныхны хувьд агва хэмээн өргөмжлөгдөж, дорныхны хувьд шудрах хэмээн алдаршсан энэ хүний цуст байлдан дагуулалт хатуу ширүүн тэмцэл хийгээд үнэмлэхгүй их эрх мэдлийн цаадах сэтгэл зүйн харанхуй нууцуудыг өнөөдрийн дугаараар дэлгэрэнгүй задлан ярих болно. Үндэснийх баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд маань орон даяар яг үйлдвэрийн үнээрээ худалдаалагдаж эхэлсэн гэдэг таатай мэдээг дуулгахад бол маш их таатай байна. Та Монгол орныхон айлч цэгээс хүссэн дэлгүүрээс Багро брэндийн бүтээгдэхүүнийг яг үйлдвэрийн үнээр нь худалдан авах боломж бол нээлттэй болж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь дахиад давтан хэлэхэд айлч дэлгүүрээс яг ижилхэн хямд үнээр авах боломжтой болсон юм шүү. Үндэснийх баяр наадмыг өгтөн Багро брэнд орон даяар үйлдвэрийн үнээр худалдаалагдаж эхэллээ. Үн өсөлтийн эсрэг Багро. Тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд маш том ул мөрөө үлдээсэн энэ Османы эзэнт гүрний султануудын дунд бол хаан ширээнд суухдаа цаг үргэлж тийм цус болон нулимсэн зам татуулдаг юм бичигдээгүй хууль тухайн үедээ үйлчилдэг байсан. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хаан ширээг залгамжлагчд нь эрх мэдлээ баттгахын тулд өөрийнхөө тийм их ондоо өөр ихээс төрсэн эцэг нэгтэй ах дүүсээ ямар ч өршөөлгүйгээр хүүс тэмтэрч хядаж устгадаг ийм тийм бичигдээгүй хууль Османы эзэнт гүрэнд бол үеийн үед ингэж залхамжилж үйлчилдэг байсан. За харин 1520 онд бол дөнгөж 26 настай байсан Сулейманы хувь тавилан бол энэ уламжлалаас шал өөрөөр эхэлсэн. За түүнд яг тухайн үедээ бол устгаж хөнөөх ёстой нэгч эрхтэй дүү байгаагүй. За Сулейман бол Османы эзэнт гүрний хаан ширээний цорын ганц хууль ёсны онцгой бөгөөд ямар ч маргаангүй өв залхамжлагч нэгнэр бол шууд тодорсон байдаг. Түүний эцэг болох хатуу хэмээн алдаршсан 1-р Селим хаан нь өөрийн хаанчлалын үед эзэнт гүрнийхэн газар нутгийг 2 дахин твж, Исламын ертөнцийн ариун хотуудыг эзлэн авч, улсынхан сан хөмрөгийг алт эрдэнсээр хахаж цацадлан дүүргэж үлдээсэн юм. Хамгийн гол нь Селим хаан дотоодын бүх тэрслүү хүчнүүдийг бүгдийг нь нухчин дарж, хүүдээ ямар ч өрсөлдөгчгүй, дотоодын зөрчил тэмцэлгүй, сахилга баттай цэрэг зэвсгийн үнэмлэхгүй хүчрхэг гүрнийг бэлэг болгон өвлүүлсэн юм. Сулейман хаан ширээнд суухдаа ах дүүсийнхэн цусанд гараа дүрх шаардлагагүй байсан нь түүнд ямар ч удирдагчд олддоггүй маш том сэтгэл зүйн амар амгалан давуу талыг олгосон гэдэг. Дотооддоо өрсөлдөгчгүй, ар хударгаар нь хутга шаах дайсангүй байна гэдэг нь тухайн үеийн ямар ч хаадад байхгүй тансаглал байв. Энэхүү бат бөх суурь асар их эд баялаг нь түүнийг хаан ширээний дотоод хувилдаанд өөрийн эрчим хүчээ барлахгүйгээр шууд л гадаад ертөнц рүү, тэр дундаа Христийн шашинт Европын зүрх рүү өөрийн овоо харааг чиглүүлэхэд асар том түлхэц олгосон гэдэг.
Тэрээр эцгийнхээ үлдээсэн агуу их нөөц боловцоог ашиглан Османы эзэнт гүрнийг хизээж байгаагүй өндөрлөгт хүргэж өөрийн нэрийг хүн төрлөختний түүхэнд агуу хэмээн автан үсгээр бичүүлэх геополитикийн авраг том шатрын хөлгүүдийг нүүлгэж эхэлсэн юм. Тэгэхээр Султан Сулейман хааны хувьд одоо хаан ширээнд суусан хамгийн ихний өдрөөсөө л эхлээд бол өөрийнх нь эзэн цөвөө Византын эзэнт гүрний нийслэл байсан тэр Константинопол хотыг бол одоо эзлэн авсан Мехмед гэдэг тэр хаанаас илүү одоо тийм агуу нэгэн гэдгээ бол одоо батлахыг хүссэн тийм амбиц бол түүний дотроос шууд илэрч гарсан байдаг. За тиймээс одоо тэрээр Османы эзэнт гүрний армийн овоохорог бол одоо дорн зүг рүү бус харин Христийн шашны одоо төв болох тэр Европын зүрхэн хэсэг баруун зүг рүү бол шууд чиглүүлж хөдөлгсөн байдаг. За түүний хаанчлалын хамгийн ихний томоохон тулаан бол 1521 онд тохиолсон байдаг. За тэнд бол одоо Христийн ертөнцийн хамгийн бат бөх цайз төв Европ руу орох стратегийн хамгийн одоо том гарцны алтан түлхүүр болж байсан одоогийн Белград хотод бол Султан Сулейман тулж ирсэн. За Белград хотыг бол одоо түүний өвөг эцэг бол цэргийн хүчээр дайрсан боловч эзэлж авч чадалгүйгээр ухарч байсан түүхтэй. За энэ ч утгаараа бол одоо Султан Сулейман өөрийнх нь бүх хүчийг дайчлаж Османы эзэнт гүрний тэр шинээр боловсруулсан, сайжруулсан их буунуудаар Белград хотын цайз руу тасралтгүй галт нээж цайзыг өдөр шөнөгүй олон хоногийн турш одоо бүсэлж тасралтгүй дайрсны эцэс нэг юм буулгаж авч чадсан. За Белградын бэхлэлт ингэж нуран унснаар бол Европын хаад ноёдуудын тэр аимшигт хар дарсан зүйл бол жинхэнэ утгаараа ихэлсэн гэдгээ. Белградыг эзлэн авснаас ердөө 5 жилийн дараа буюу 1526 онд түүхэнд Мохачин тулаан хэмээн алдаршсан цус хядлага болсон юм. Унгарын хаан 2 дугаар Лайшроор ахлуулсан Европын шивдэг хүнд хуягт морин цэргүүд Османы армийн эсрэг тулалдав. Гэвч энэ нь яг үнэндээ тулаан биш, ердөө л системтэй цаазаар авах ажиллагаа болж хувирчээ. Сулейман султаны гавт зэвсгээр бүрэн тоноглогдсон алдарт яничар цэргүүд мөн шинчилсэн тактик нь Унгарын хүчирхэг армийг ердөө 2 цагийн дотор бүрэн бут сохож хааныг нь намагт живүүлэн хөнөөсөн байдаг. Ердөө 120 минутын дотор хэдэн зуун жилийн оршин тогтносон хүчирхэг ванд улс газрын зурагнаас бүрмөсөн арчигдаж төв Европ Османы эзэнт гүрний хөлд бүрэн сөхөрсөн юм. Европын зүрхэнд хурж эхэлсэн энэхүү айдас нь 1529 онд дээдсэгтээ хүрэв. Сулейманы арим ариун Ромын эзэнт гүрний нийслэл баруун Европын бахархал болсон Вена хотын хэрмэнд тулж ирэн бүсэлжээ. Венагийн бүсэлт нь яг л их шүүлтийн өдөр ирсэн мэт сэтгэл зүйн асар хүчтэй цочрлыг дагуулж сүм хийдүүдийн хонх тасралтгүй харангад илтэж байв. Хэдийгээр цаг агаарын эрс тэрс байдал усархаг борооноос шалтгаалan Османы хүнд их буунууд шаварт сууж айрм Вена хотыг эзэлж чадалгүй ухарсан ч бид хүссэн үедээ танаа нийслэлд хүрч хоолод ч хутаг тулахад чадна шүү гэсэн айдсын дохиог Европын удирдагчдын тархинд Султан Сулейман үрд суулган үлдээсэн юм. Мөн Сулейман хаан зөвхөн хуурай газарт сүр хүчээ гайхуулаад зогсоогүй дэлхийн геополитикийг Тэнгисийн мандлаас давхар удирдах эхэлжээ. Тэрээр алдарт Тэнгисийн дээрэмчин Хайреден Барбароссаг Османы флотын ерөнхий адмиралаар томилж газрын дундад Тэнгисийг бүхэлдэн Христийн флотоос булаан авч Османы эзэнт гүрний нутгийн гүнд байдаг өөрсдийн мэдлийн нэгэн нуур болгон хувиргасан юм. Тэрээр улам цаашлаад Улаан тэнгис Персийн булан хүртэл усан замын хяналтаа тогтоосноор Аз болон Европыг холбосон дэлхийн худалдааны гол судсуудыг багцуурдаж Османы эзэнт гүрнийг хэний ч хавтаж зүрхлэхгүй абсолют супер гүрэн болох нь тамгалсан байдаг. Тэгэхээр барууны ертөнцийн хувьд бол одоо Султан Сулейман хааныг түүний хийсэн байлтан дагуултаас нь болоод агва хэмээн ингэж өргөмжилсэн байдаг бол дорн дахинд буюу тэр дундаа исламын ертөнц бол түүнийг одоо огт өөр өнцгөр буюу одоо каноны одоо нэг ёсондоо бол каноны гэдэг нь хууль тогтоогч гэж ингэж хүндэтгэн дурсдаг юм байлээ. За нэг ёсондоо бол одоо Сулейман гагцгүй цэрэг зэвсгээр одоо далаалгадаг тийм цус дарангуулагч бол байгаагүй гэсэн үг. Тэрээр маш алсын хараатай төрийн зүтгэлтэн давхар одоо нийгмийн маш нарийн тийм архитектор нэгэн байсан. За Османы эзэнт гүрэн бол одоо асар хурдтай твж олон арван үндэстэн өчнөөн одоо өөр олон янзын тийм хэв шашин шүтлэгтэй сая хүмүүсийг нэгэн дээвэр дор нэгэн улсын хэв дор ингэж нэгтгэн зангидж байсан учраас за тэр хэмжээгээр одоо уламжлалт тухайн улсад хэрэгжижсэн тэр исламын шашны хууль буюу тэр шариатын хуулиар бол нийгмийн харилцааг зохицуулах одоо ямар ч тийм боломжгүй байдалд бол хүрч эхэлсэн байгаа юм аа. Иймд
Сулейман хаан түүхэн дэх хамгийн нүсэр бөгөөд цогцох хуулийн шинжилтийг эхлүүлжээ. Тэрээр эзэнт гүрний өнцөг булан бүрээс хамгийн шивдэг хуульчдыг цуглуулж өмнөх султаануудын үед гаргасан хоорондоо зөрчилддөг 9 шидийн зарилгуудыг нэгтгэж шариатын хуультай харьцахгүйгээр канон буюу султааны баталсан иргэний болон эрүүгийн цогц хуулийн нэгдсэн системийг бүтээв. Энэхүү хуулийн амин сүнс нь нийгмийн хамгийн эмзэг бүлэг буюу рая, өөрөөр хэлбэл татвар төлөгч энгийн ардуудыг төрийн түшимдийн дарамт болон орон нутгийн ноёдын дур зоргоорон авиралтаас хамгаалахад чиглэгдсэн хууль байв. Түүний баталсан хууль нь авилга болон хээл хахуулт маш хатуу яд шийтгэл оноож, язгуур угсаа, шашин шүтлэг үл хамааран хуулийн өмнө хүн бүр тэгш хэрэгтэй байх зурчмыг тунхаглав. Христийн шашинтнууд болон жүүдүүд зэрэг нийгмийн цөөнхийн эрхийг тусгаалan хамгаалж, тэднийг боолчлох, шахаж хавчхыг хоригдсан төдийгүй худалдаачдын татварын системийг эд тод шударга болгож, ард түмний нуруунд ирэх ачааг эрс хөнгөвчлсөн байдаг. Шударга ёсыг тогтоохын тулд тэрээр өөрийн томилсон хамгийн өндөр албан тушаалын захирагч байсан ч авилга авсан нэгэн тогтоогдвол ямар ч найраагүйгээр шууд цаазаар авах хүртэл хатуу шийтэгдэг болжээ. Хамгийн сонирхолтой нь Сулейманы баталсан энэхүү хуулийн тогтолцоо нь Османы эзэнт гүрний нийгмийн дотоод тогтвортой байдлыг дараагийн 300 гаруй жилийн турш бат бөх хангаж чадсан юм. Цус урсгасан дайн тулаануудаас илүүтэйгээр нийгэмд тогтоосон энэхүү шударга хяналт нь түүнийг жинхэнэ агва удирдагч гэдгийг баталсан бөгөөд өнөөдөр ч Америкийн нэгдсэн улсын Конгрессийн ордонд хүн төрөлхтний түүхэндх хамгийн агуу 23 хууль тогтоогчийн хөргийг залгах үед Сулейман хааны хөрөг дүр хүндэт байрыг эзэлсэн байдаг нь түүний өв ямар асар их үн цэнтэй болохыг гэрчилдэг. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ товчхон зарц сурталчилгааны маягтай зүйл хэлэхэд миний орчуулсан манай сувгийн зүгээс нэрхлэн гаргасан Адольф Гитлерийн миний тэмцэл ном маань бас худалдаалагдсаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна. Энэхүү номыг бол 1924 онд Адольф Гитлер бол төрийн эрх мэдэлд гараагүй байх үедээ шоронд хоригдож байхдаа бичсэн ийм ном. Энэ номон дээр бол яагаад ерөнхийдөө Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайныг хийх ёстой болсон, яагаад орсуудыг, коммунистуудыг үдсэн яддаг байсан, мөн яагаад еврейчүүдийг үдсэн яддаг байсан гэх мэтээр маш олон мэдээллүүдийг та бүхэн авах боломжтой. Хэрвээ та улс төр сонирхдаг бол, түүх сонирхдаг бол, нийгмийн шинжлэх ухааныг сонирхдаг бол энэ ном бол зайлшгүй таны бас ширээн дээр байх ёстой ном юм шүү гэж ингэж хэлмээр байна. Тэгээд авахыг нь аваад хаях бол хэрэгтэй. Ингээд энэ ном маань бас гадуур худалдаалагдахгүй байгаа. Хэрвээ та авахыг хүсвэл 60 мянган төгрөгөөр зарагдаж байгаа 9924 7042 гэдэг дугаараар бол хөргүүлээд захиалаад авах боломжтой юм шүү. Түүнчлэн Султан Сулейманы амьдрал зөвхөн тэр утаа манарсан дайны талбар эсвэл хуулийн танхимудаар бол дан хязгаарлагдахгүй. Түүний сэтгэл зүйн хамгийн харанхуй, гүн ангал, хамгийн харгас хийгээд ээдрээтэй шийдвэрүүд нь бол түүний хаант улсын хамгийн нууцлаг газар болох харем буюу торгон хөшигний цаадах давт ертөнцид бол өрнөсөн байдаг. Үнэмлэхгүй дээд эрх мэдэл гэдэг бол хүнийг дотроос нь хэрхэн өөрчилж ямар аимшигтай хардлага, параноя руу түлхтгийг Сулейман хааны хувийн амьдрал тэр дундаа харемдх цуст тэмцлээс эв тодор харж болохоор байдаг. Энэ бүхэн Османы олон зуун жилийн хатуу уламжлалыг эвдсэн нэгэн онцгой үйл явдлаас ихтэй. Сулейман хаан өөрийн боол Украины нутгаас олзлогдож ирсэн Роксолана буюу хүрэм хэмээх эмэгтэй тухаангүй дурлаж түүнийг зүгээр нэг татвар юм биш албан ёсны гэргийгээ болгон өргөмжлөжээ. Гэтэл өнөөх Украин эмэгтэй хүрэм нь зөвхөн үзэсгэлэнтэй гэргий байгаа зогсохгүй. Османы гадаад бодлого төрийн хэрэгт шууд нөлөөлдөг, элчин сайд нартай хүртэл загтлаар харилцдаг. Османы түүхэндх анхны хүчрхэг хатан болж эмэгтэйчүүдийн султан тулс хэмээх шинэ эрен үеийг эхлүүлсэн юм. Гэвч түүний энэхүү хязгааргүй эрх мэдэл нь хаан ширээний залгамжлалын төлөөх хамгийн харгас давт хувилдааныг ордны гүнд асаажээ. Нас ахих тусам Султан Сулейман өөрийн эцэг болох Селим хаан хэрхэн эрх мэдлийг хүчээр булан авсныг улам бүр санах болж хизээ нэгэн цагт өөрийг нь ч мөн түлхэн унгаахыг хэмээх гүн гүнзгий айдас паранояд автаж эхлэв. Энэхүү айдсан ихний хохирогч нь түүний багын найз хамгийн итгэлт хүн болох ерөнхий сайд Ибрахим Паша байв. Ибрахим Паша эрх мэдэлтэй бялуурч өөрийгөө султантай энэ зэрэгцгүүлэх хэмжээнд тавьж эхэлмэгц Сулейман түүнийг унтаж байхад нь өрөөндөө дуудан авчирч дүлий болон хэлгүй ярахчдаар түүний амийг хөнөөлгсөн түүхтэй. Гэвч түүний амьдралын хамгийн хар толб, хамгийн эмгэнэлт шийдвэр нь үүгээр дууссангүй.
Украинаас ирсэн Хүрэм хатан өөрөөс нь төрсэн хүүгээ хаан ширээнд суулгахын тулд Сулейманы ууган хүү ард түмэн болон яничаар цэргүүдийн дунд асар их нэр хүндтэй гарамгаа жанжин Мустафаг замаасаа зайлуулах төлөвлөгөөгөө боловсруулж эхлэв. Хүрэм болон түүний хүргэн мөн ерөнхий сайд Рүстем Паша нар Мустафаг Ираны шахтаа хувилдаж төрийн иргэвт хийх гэж байна гэх хуурамч захидад гүтгэлгийг Сулейманд өгч Сулейман султаныг үүндээ итгүүд чадав. Ингээд 1553 онд параноёд бүрэн автсан Сулейман хаан өөрийн ууган хүү Мустафагаа өөрийн майханд дуудан ирүүлж торгон утсаар боомлон хөнөөх шийдвэр гаргаж өөрөө энэхүү алалхыг майхны цаанаас нүд цавчилгүй харан зогссон гэдэг. Өөрийн мах цусны тасархай өөрийнхөө залхамжлагч хүүг хаан ширээгээ алдах айдсаасаа болж цаазалсан энэхүү хүйтэн цусд шийдвэр нь Сулейманыг энгийн хүмүүсээс хамаагүй харанхуй дотор чанартай туйлын харгас дарангуулагч болгон хувиргаж Османы эзэнт гүрний ирээдүйн дороотлын үндэс суурийг тавьсан юм. Хэдий тийм боловч Сулейман хааны засаглалын 90 үед бол Османы эзэнт гүрний хувьд хамгийн эдийн засгийн чадвар сайтай соёл урлагийн тесрэлт гайхамшигтай хэмжээнд хүрсэн тийм Османы эзэнт гүрний алтан үе гэж бол аль бие ёсоор ингэж явдаг. За тэрээр дэлхийн худалдааны гол судсууд болох торгоны зам, за түүнчлэн энэтхийн Европ руу зорчих тэр худалдаа хийх халуун ногооны худалдааны замуудыг тэр чигтээ хяналтандаа авснаар Стамбул хот бол дэлхийн эдийн засгийн хамгийн төв хот болж чадсан байдаг. За энэхүү эдийн засгийн асар их баялаг нь бол түүнийг өөрийн байгуулсан гүрнээ дайн тулааны талбараас гадна соёл иргэншлийн манлайд бол аваачих асар том боломж нөөц потенциалыг бол олгож өгсөн байдаг. За тэрээр олсон бүх баялагаа зүгээр нэг хоримтлуулж хадгалаад байхыг хүсээгүй, харин өөрийн эзэнт гүрнийхэн сүр хүчийг эвтгэх тийм урам барилга, урам баримлууд, шинжлэх ухааны шин нээлтүүд мөн яруу найраг болон урлагийн салбарт асар ихээр ямар ч харамгүйгээр зарцуулж эхэлсэн байдаг. Энэ үед Стамбул хот дэлхийн хамгийн хөгжингүй, хамгийн үзэсгэлэнтэй, олон үндэсний соёл хосолсон метрополис хот болон хувирав. Сулейманы үед Османы эзэнт гүрний уран барилга дэлхийн түүхэнд давтагдашгүй оргилдоо хүрсэн бөгөөд үүнд нэрт архитектор Мимар Синаны оруулсан хувь нэмэр үнэнч баршгүй их байдаг. Синаны бүтээсэн Сулейманы сүм мөн хот төлөвлөлтийн гайхамшиг болсон олон арван томоохон байгууламжууд нь өнөөдрийг хүртэл Стамбул хотын нүүр царайг тодорхойлсоор байна. Эдгээр байгууламжууд нь зөвхөн шашны зориулалттай бус, харин нийгмийн халамж, эмнэлэг, сургууль, номын сан, хоолны газруудыг багтаасан цогц нийгмийн төвүүд байсан нь Сулейман хааны нийгмийн бодлого ямар өргөн хүрээтэй байсныг эвтэгдэг. Түүнчлэн Сулейман хаан өөрөө маш өндөр боловсролтой, яруу найрагч хүн байсан тул ордны амьдрал болон нийгмийн соёлд яруу найраг, урам, бичмэл, хөгжим, урлаг гэд дээд зэргээр хөгжүүлсэн юм. Мухиби буюу хайрлагч гэх нэрээр тэрээр өөрийн сэтгэлийн дотоод ертөнц, хайр дурлал, эрх мэдлийн тухай олон зуун яруу найраг бичиж үлдээсэн нь Османы эзэнт гүрний яруу найргийн сонгодог бүтээлүүдийн нэг болон хувирчээ. Энэхүү соёлын сэргэн мандалт нь Османы эзэнт гүрнийг зөвхөн төрөмгийлэгч гүрэн бус, харин шинжлэх ухаан, уран сайхны гайхамшиг соёлыг тээгч хүчирхэг соёл иргэншил гэдгийг тухайн үеийн Европ болон Азийн нутагт хүлээн зөвшөөрүүлсэн юм. Эдийн засаг ба соёлын энэхүү хослол нь Османы эзэнт гүрнийг дэлхийн давтцанд ганц хүчирхэг гүрэн төдийгүй, харин соёл иргэншлийн төв болгон өргөмжилсөн. Худалдааны замууд дахь бүрэн ноёрхол, уран барилгын тесрэлт, яруу найргийн цэцэглэлт нь нэгдэн нээлж Сулейман хааны засаглалын үеийг хойч үеийнхэндээ Османы алтан үе хэмээн дуурсагдах нэр хүндийг авчирчээ. Түүний үлдээсэн энэхүү өв нь зөвхөн чулуун хөшөө сүм хийдүүдээр хязгаарлагдахгүй, харин соёлын нөлөөлөл, боловсролын тогтолцоо, эдийн засгийн системээр дамжин дэлхийн түүхэнд гүн ул мөр үлдээжээ. Тэгэхээр улс орноо хүчирхэгжүүлж, газар нутгаа тэлж, соёлын тесрэлт хийхин зэрэгцээ бас дотны хүмүүсээ алж устгаж байсан Сулейман хаан 46 жилийн турш тасралтгүй хаанчилсны эцэст 1566 онд 72 наснда бол ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. За түүний үхэл бол торгон хөшигтэй тийм ордон дотор бус, харин амьдралынх нь салшгүй нэг хэсэг болж байсан дайн тулааны үеэр бол тохиосноор онцлогтой. За түүнийг амьсгал хураасны дараагаар тулааны талбарт байгаа цэргүүдийн эр зоргийг тухайн жанжид нь мохоохгүй тулд Султан Сулейманы үхлийг бол цэргүүдээс нь болон ард иргэдээс нийтдээ 48 хоногийн турш маш чанд нууцлсан гэдэг. За энэхүү тэрээр нас барахтаа бол Османы эзэнт гүрнийг тухайн үедээ л Оросын эзэнт гүрэнтэй бараг энэ зэрэгцгүйц өргөн уудам газар нутагтай хамгийн баян жинэлэг цэрэг зэвсгийн хувьд
хинч хавдаж сүрхлэхээргүй тийм туйлын оргил хүчрхэг байдалд бол одоо хүргээд хүний ертөнцөөс бутсан байдаг. Гэхдээ амьдралын хамгийн том парадокс буюу зөрчлөл нь тэрээр эзэнт гүрнийг автан үед нь хүргэсэн хэдий ч өөрийн гараар тэрхүү эзэнт гүрнийхэн сүрлийнх нь үндсийг тавьсан явдал юм. Хаан ширээний айдас болон параноёдоо автан хамгийн чадварлаг залхамжлагч болох ханхүү Мустафаг хөнөөсний уршихаар Османы хаан ширээ түүний дараа түүхэнд аригчин хэмээн авдаршсан арчаагүй сул дорой хүү болох 2 дугаар Селимд шидчихсэн юм. Удирдлагын энэхүү огцом дороотол нь Османы эзэнт гүрний хэдэн зуун жил үргэлжилсэн удаашралтай уналтын бодит ихсэл болсон гэж орчин үеийн түүхчид үздэг. Сулейман хааны үхэлтэй хамт Османы автан эрен үеч мөн адил булчлагдсан нь. Түүний дэлхийн дэг жоромд үзүүлсэн нөлөөлөл нь гагцхүү исламын ертөнцөөр хязгаарлагдаагүй. Сулейманы үүсгэсэн асар их айдас цэргийн дарамт нь хуваагдмал байсан Европын орнуудыг өөр хооронд нь нэгдэх, зэвсэгт хүчнээ орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинжлэх хамгийн том хөшүүрэг боджээ. Мөн тэрээр Европын их гүрнүүдийн дотоод зөрчлийг маш чадварлагаар ашиглаж чадав. Хабсбургийн угсааныхны эсрэг Францын хаантай байгуулсан геополитикийн холбоо нь орчин үеийн гадаад харилцаа олон улсын дипломат бодлогын их суурийг тавьсан сонгодог жишээ болон үлдэв. Эцсийн дүндээ Агва Сулейманы түүх бол хүн төрлөختний эрх мэдлийн хамгийн дээд оргил хийгээд сэтгэл зүйн хамгийн гүн ангалын тухай өгүүлсэн амьд сургамж гэж хэлж болно. Түүнийг нас барахын өмнөхөн Сулейманы 2 хүү болох Селим болон Баязид хоёрын хооронд эрх мэдлийн төлөөх тулаан өрнөж, улмаар энэхүү тулаанд зугаа цэнгэл дуртай Селим эцгийнх нь дэмжлэхийг аван ядч, харин Баязид Иран руу зугтав. Гэвч Султан Сулейман Ираны султантай тохиролцож, өөрийн ялагдсан хүү Баязидыг 4 бяцхан хүүхдийнх нь хамт буюу өөрийнх нь ач хүүхдүүдийн хамт дахин Османд эргүүлэн авчран бүгдийг нь цаазаар авсан байдаг. Ингээд нэгэнт хаан ширээний төлөөх бүх хүчрхэг залхамжлагчид устсан тул 1566 онд Сулейманыг нас барахад 2 дугаар Селим цорын ганц өв залхамжлагч болон үлдэж хаан ширээнд заларсан түүхтэй. Тэрээр Османы түүхэнд цэргийн ямар ч аян дайнд огт яваагүй, төрийн хэргийг сайд нартаа даатгаж, өөрөө зөвхөн гараймд аригтан согтуурч, зугаа цэнгэл дунд бүхий л амьдралаа өнгөрүүлсэн тус эзэнт гүрний анхны султан болж түүхэнд мөнхөрсөн юм. Мөн түүхэнд түүнийг аригчин Селим хэмээн хочлон үлджээ. Хэрв Сулейман Украин хатныхан үгээр том хүү Мустафагаа хөнөөгөөгүй байсан бол Османы эзэнт гүрний хувь заяа эрс өөрөөр эргэх байсныг хинч үгүйсгэх аргагүй. За ингээд өнөөдрийн дугаар маань та бүхэнд таалагдсан байх гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.